Өнөөдрийн сэдэв бол аппликейшны зээл үеийн цахим залилан одоо хэрхэн үйлдэж байгаа талаар ярилцсанаа. Цахим залилан аппликейшны зээл гэж юу юу хэлэх юм бэ? Энэ талаар яриагаа эхлэв. За аппликейшны зээл гэхэр хүн бүр л одоо мэддэг болсон. За яг одоо ямар учиртай юм, хэдэн хувийн хүүтэй юм, жилийн хэдэн хувийн хүүтэй, өөрт нь ямар давуу ашигтай талыг бий болгодгоо, ямар сөрөг үр дагаврыг бий болгодгоо, одоо ямар одоо хэмжээний хохирлыг учруулдгоо, яаж одоо гэмт хэрэгт өөрийг нь татан оролцуулдгоо гэдэг талаар ерөөсөө мэдээлэл байхгүй явдаг. Дэлхийн улс оронд нэг финтех гэж нэг ойлголт байгаа. Financial Technology гэдэг үгний эхний 3 үсгийг таслаад холбочихсон финтех зээл гэсэн юм ойлголт одоо байдгийн байнамаа. Энэ бол одоо технологид суурилсан санхүүгийн үйлчлэгийг одоо иргэд олон нийтэд үзүүлэх ийм л утгатай үг байгаад. Аппликейшны зээл гэдэг нь өөрөө энэ финтех зээлийн финтех гэсэн ойлголтын нэг л ерөөсөө хэлбэр. Технологид суурилсан одоо дижитал технологиг ашигласан аппликейшнд суурилсан санхүүгийн үйлчлэгийг л үзүүлээд байгааг одоо аппликейшны зээл гэж одоо нэрлэж байна. Одоо Монгол улсад өнөөдрийн байдлаар банк ус санхүүгийн байгууллагуудаас бий болгож үүсгэж хөгжүүлсэн аппликейшн дээр суурилж энэхүү зээл нь олгогдоо явчихдаг. Тэгэхээр энэ аппликейшны зээл ер нь үйл эрх зүйн орчинд хүлээн зөвшөөрөгдсөн болоод Монгол улсад үйл ажиллагаагаа явуулж байна уу? Аппликейшны зээл гэдгийг бол хуульчилжаагүй байна. Банк ус санхүүгийн байгууллагаас олгож байгаа цахим зээлтэй холбоотой одоо хүүгийн хувь хэмжээ одоо хэд хүртэл байх ёстой. Дээд түвшин хэдүү, доод түвшин хэдүү гэдгийг тогтоогоогүй байна. За насанд хүрээгүй хүнд олгож болох уу? Насанд хүрсэн хүнд одоо олох уу? Хэдийн хэмжээний гэдгийг одоо ерөөсөө хуульчилсан зүйл байхгүй байгаа. Та бүхэн ярианы жоон дунд үеэс эхлээд гарч эхэлдэг байна. Энэ аппликейшны зээлийг хэн авах боломжтой юм бэ? Ямар нэг шаардлага одоо тавигдж байна уу? Тэр аппликейшны зээлний цаана тэр утасны цаана яг бодит хүн байгаа, хүүхэд байгаа, эсвэл өөр буруу бодолтой юм хүмүүсийн зээлийг аваад эргэж төлөхгүй байх тохиолдол байна уу? За Монгол улсад Монгол банкнаас одоо зөвшөөрөл авсан 2 байгууллага бол тусгай эрх авсны үндсэн дээр за иргэдэд нэг үйлчлэгийг үзүүлж байгаа. Энэ 2 аппликейшнаар дамжуулаад тухайн иргэний мэдээллийг авч байгаа. За тухайн иргэний одоо орлого зарлагын мэдээлэл. За иргэний өөрийнх нь одоо зээл аваад одоо өмнө нь хэдийн хугацаанд төлөгдөж байсан юм. Тухайн цаг хугацаанд амжилт төлсөн үү? Хэдийн хэмжээний зээл авсан бэ гэдгийг үнэлдэг одоо FICO гэж оноогоор үнэлдэг эрхийг авчихсан ийм 2 компани л байна. Энэ тухайн 2 компани руу одоо аппликейшнээ татаад нөгөө иргэн маань одоо мэдээлэл өгöd байгаа. Мэдээлэл өгсөний үндсэн дээр тухайн иргэний одоо зээлжих чадварын оноо гэж гарч ирж байгаа. Тухайн иргэн 500 мянган төгрөгийн зээл авч чадах уу? 200 мянган төгрөгийн зээл авч чадах юм болов уу? За худалдаа авалтын зээлд хамрагдаж чадах уу? 10-20 сая төгрөгийн зээл авч чадах уу үгүй юу гэдгийг энэ FICO гэдэг оноогоор ирэмблээд гаргаад ирж байгаа. Энэ нь өөрөө 300-аас 800 оноотой. За 300-аас 800 оноонд одоо жишээлбэл 500-аас доош оноотой бол энэ хүн бол ямар нэг зээл авах үнэхээр хүнд хэцүү байна. За нэг 500-аас нэг 700 онооч байд юм уу? За ер нь энэ бол боломжийн юм байна. Ер нь боломжийн зээлээ авчд юм байна. Тэгээ яах вэ ингээд цагаа тулгаж агаад ер нь төлчөөд байгаа юм байна гэдэг ийм боломжийн гэсэн дүгнэлт гарна. За ингээд бол 690-гээд за нэг 650-аас одоо дээш оноотой 850 хүртэл оноотой хүн энэ бол маш сайн юм байна. Энэ бол одоо хариуцлагатай иргэн байна. Зээл аваад авсан хугацаанд маш сайн ингээд төлдөг юм хүн байна гэдгийг бол тэр одоо FICO оноо гэдгээр бол гаргаад ирж байгаа. Аппликейшны зээл бол яг хөө иргэдэд бас санхүүгийн одоо хэрэгцээ шаардлага үүссэн тохиолдолд богино хугацаанд төрийн шуурхаа олгож байгаараа даваа талтай байх тийм үү? Одоо ялангуяа 12 сард энэ баяр ёслолын үед одоо маш их болж байна. Хүмүүст мөнгөний хэрэгцээ маш их болж байна тийм. Энтэй дагаад сөрөг үр дагаврууд ер нь юу гарч байна? Энэ аппликейшны зээлтэй холбоотой элдв одоо группүүд байна. Нууц аккаунтууд нээсэн байгаа.
Тэгээ эдгээр аппликейшнтэй холбоотой энэ группүүд рүү ороод үзвэл одоо элдв төрлийн үйлчлэгээ үзүүлнэ гэсэн саналуудыг ингээд бий болгосон байна. Түүгээрээ дамжуулж одоо иргэдийн одоо итгэлийг одоо үгүй болгох уусаа тийм л зорилготой байна. Одоо ингээ баяр одоо мөдхөн одоо шинжил боллоо. За үргэлжлээд ингээл цагаан сар болдог. Иргэдийн одоо нуруунд дээр ачаал ихслээ. Ерөөсөө л мөнгө. Ингээ мөнгө хэрэгтэй тухайн хүн шууд аппликейшны зээл санаанд нь орно. Хин нэгэнд аппликейшны зээлийг санал болгоно. Энэ их амархан шүү дээ. Маш хурдан бүтцтэй шүү дээ. Ерөөсөө аппликейшны татна. Би танд заагаад өгье. Нэвтрэх нэр нууц үг нь ингээ болчтой. За ингээд таны нийгмийн даатгалын шимтгэл төлөгддөг бол за ингээ орлогч нь ингээ 70% гайгүй орлоготой 30% нэг зардалтай байх юм бол танд гайгүй зээл олдно шүү дээ. Ингээл аваад өгч. Тухайн хүн одоо нэг сарын 4.5% хүүтэй гэдгийг яг бодож үзээд 200 мянгаыг авлаа нэг 9 мянган төгрөг гэж бодоод ах шиг байгаа. Үнэндээ бол нэг жилийн чинь 50 гаруй 54% хүүтэй мөнгийг л санал болгоод байгаа шүү дээ. 54% алдагдaltaй санхүүгийн харилцаанд л орж ирэх гэсэн үг. Гар утсаараа авчиж байгаа энэ зээлийг гар утсан дээрх мэдээллийн дагуу одоо өөр хүн хэрэглэх боломж бий болох уу? Өөр хүн хэрэглэх боломжтой. За яагаад гэвэл худалдаа авалтын зээлийн эрхтэй хүн байгаа. Тухайн хүн бол бараа худалдаж авна гэхээс биш. Тухайн хүн зээл авах эрх нь бол хаалттай байна. Яагаад гэвэл зээл авах эрхээ эдэлсэн. Аль нэг одоо тэр дэлгүүрт ороод тухайн энэ зээлийн аппликейшнтэй хамтарч ажилладаг байгууллагуудын жагсаалтад багтсан одоо электрон барааны ч гэдэм гар утас худалдаа авах төв рүү ороод ч юм уу зээл авах эрх нь байгаа нээлттэй гэж бодож байгаа. Тэгэхээр нөгөө цахим дээрээс л одоо ингээд хоорондоо холбогдоод хоёлоо одоо санал солилцоод одоо боллоо хоёлоо нөгөө хүсэл сонирхол нь одоо давхцлаа гэж үзье л. Тэгэх юм бол тэр хүнийг одоо дэлгүүр дээр нь дагуулчихад хамгийн хурдан борлогдох боломжтой бараа болгоо гар утас байгаа. За та бол одоо 2 гар утсыг авах боломжтой юм байна. Таны одоо худалдан авалтын зээл авах эрхээр чинь 2 гар утас авлаа. За тухайн 2 гар утсыг нөгөө хүн чинь аппликейшнаа бөглөөд QR-аа уншуулад бараагаа авчна. Авсан барааг нь за би одоо энэ чинь борлуулнаа. За борлуулна гэж хэлээд борлуулад одоо 2 сая 800 мянган төгрөгчлөө аваад тэгээ нөгөө хүндээ мөнгөний ор тас өгөлгүйгээр одоо алга болчихсон юм бас шүүхэн шийдвэр гарсан юм хэрэгж гарсан байна лээ. Хамгийн хохиролтой нь манай нөгөө худалдаа авалтын зээлийн эрхтэй байсан хүн чинь өөрөө зээлжих чадварын оноог алдчихж байгаа. Худалдаа авалтын эрхээ авсан нөгөө 2 утасныхаа мөнгийг төлөх гэж одоо бүүн ажил болж байгаа. Өмнө нь зээлээ төлөөгүй дээр нь худалдаа авалтын зээлээ ашигласан өөр ашиглах боломж ерөөсөй байхгүй болсон. Тэгээ нөгөө өөрөх нь FICO оног үнэлдэг гэсэн чинь 300-аас 800 хүртэл үнэлдэг. Өөрөх нь аппликейшн дээр ингээ харагдаж байгаа тэр чинь. Сайн байвал тэр хүнд баяр хүргээл 10 хүртэл оноо нь гарч ирээл өөрт нь урам зориг өгөөд идэг. За муу байх юм бол нөгөө оноо нь хасагдаад ингээ байхгүй болчихдээ. Тэгэхээр тэр хүн дараагийн аппликейшнаас дараагийн одоо санхүүгийн үйлчлэгээ авах эрх нь ерөөсөй байхгүй болчихдог. Аппликейшны зээлийг авж байгаа энэ түүх Монгол банкны байгаа зээлийн одоо сантай сан дээр очдог гэсэн үг үү? Зээлийн мэдээллийн сангийн хуулиар зээлийн мэдээллийн сан ажилуулдаг 2 аж ахуйн нэгж байгаа юм байна. Энэ хоёр бол одоо 2022 оноос эхлээд тусгай зөвшөөрөл аваад үйл ажиллагаа явуулж байгаа. За үндсэндээ зээлийн мэдээллийн санг л ажиллуулж байгаа. Монгол банкны хийх ажлыг одоо арилжааны банкуудын хийх ажлыг банк ус санхүүгийн байгууллагын хийх ажлыг энэ хоёр байгууллага хийчихэд байгаа байхгүй. За таны одоо санхүүгийн үйл ажиллагаатай холбоотой бүхэл материалыг өөр дээрээ татаж аваад оноогоор дүгнээд Монгол банкнд өгчөж байгаа. Тэгэхээр тухайн хоёр компани нь иргэнтэй холбоотой мэдээлэлээ оноогоор дүгнээд Монгол банкнд өгчөж байгаа. Монгол банкнаас одоо тэр банкуд руу, банк бусууд руу нөгөө иргэний мэдээлэл бол зээлжих чадварын оноог ингээ ил харуулчих гэсэн. Банк бусад банкуд тухайн иргэний одоо олон материалыг одоо авах шаардлагагүйгээр шууд өөртөө тохирсон зээлийн үйлчлэгийг л үзүүлээд байгаа юм байна. Ер нь иргэд энэ санхүүгийн эрсдэлтэй байдалд орохгүй тулд ер нь юуг илүү анхааруул зохилтой байна вэ? Санхүүгийн эрсдэлд ороод байгаа хэд хэдэн тохиолдлууд байна лээ. Жишээ нь жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч эмэгтэй за банкнаас зээл авсан байгаа. Тухайн зээл нь жилийн за нэг 20
5% орчин байгаа. 2.1% хүүтэй зээл авчихсан. За энэ нөгөө жидүүгөө төсөл бичээд авсан зээлээ төлөх хугацаанд болцдог. Тэгэхээр мөнгө хайж эхэлдэг. Тэгээ нөгөө хүн чинь хамгийн хурдан авч болох үз аппликейшны зээл рүү хандж байгаа. Тухайн аппликейшны зээлийг аваад нөгөөх чинь банкны жирийн одоо бизнесийн хүүтэй зээлээ төлнө гэдэг чинь энэ хоёрынхоо зөрүүгээр одоо алдан тэр хүнд дахиад өөр бий болоод байгаа байхгүй. Тэрийг ойлгохгүй өрийг өрөөр дараад байгаа. Нэгдэх нь. За түрүүний хоёр дахь нь өөрөө зээлтэй байж худалдаа авалтын тэр бараа авдаг эрхийг ашиглаж өөр хүнтэй одоо хамтрах байдлаар дахиад югаалтчих. Өөрийгөө эрсдэлд оруулчих. Банк ус санхүүгийн байгууллагад зээлтэй. Тэгээ энийг одоо яаж хурдан төлөх үү гэдэг л аргыг л фэйсбүүкээс хайдаг. Тэгэхээр энэ зээл чөлөөлнө. Банк ус санхүүгийн байгууллагын зээлийг чөлөөлж өгнө гэсэн тийм зарууд бас яваад байгаа. Тэр нь одоо аз улж гэдэг юм уу таньдаг хүн даардаг. Нөгөө таньдаг хүн нь авчиад банк ус санхүүгийн байгууллагад ажилдагч хүн байна бүр. Тэгээ ажилдаг хүн учраас миний зээлийг бол энэ хүн бол чөлөөлж чадна гэж үзсний үндсэн дээр нөгөө хүн чинь ирж хаагаад өшөө ойр дотны хүнээсээ дахиж мөнгө зээлж аваад нөгөө заллин хийх гээд байгаа хүндээ шилжүүлээд ингээд өөрсдөө ингээд эрсдэлд оруулаад байгаа асуудлууд маш их гарч байгаа. За мөн дээр нь одоо нэг тийм нэг 5,000 төгрөг 10,000 төгрөгийг нэг хүнээс аваад байгаа тохиолдол маш их байна. Аппликейшны зээлтэй холбоотойгоор. Аппликейшны зээлийг холбож өгнө. Гар утсанд нь нээж өгнө. Та одоо энэ кодыг энэ аппликейшнд энэ банкны энэ аппликейшнд бүртгүүлэх ёстой. Тэгвэл та 5,000 төгрөг авна гэдэг ч юм. Иймэрхүү байдлаар хүмүүсээс бага 10,000 төгрөг авч байгаа тохиолдлууд бол маш их харагдаад байна. Урьдчилан сэргийлгүй иргэд яаж ерөн сонор сэрэмжтэй энэ хувийн мэдээлэл гэдэг юм уу энэ боломжуудаа бусад ашиглуулахгүй байх вэ? Технологид суурилсан санхүүгийн үйл ажиллагаатай холбоотой хууль гаргах нь шаардлагатай юм гэж би анзаарсан. Хуульчлах ерөөсөө зайлшгүй шаардлага бий болчихжээ. За нэг кейсийг ярихад яагаад хуульчлах ёстой вэ гэвэл нэг кейсийг ярихад Батлан хамгаалах их сургууль, дотоод эргийн их сургуулийн элсэгчид 16 наснда элсэж 10 дугаар анги төгсвөл шууд элсэгч боллоо. Тухайн ахлагч болд юм уу нэг цол аваад ах шиг байна. За тэгээд одоогоор стипенд өгнө гэж ярьдаг шүү дээ. Тухайн иргэн нөгөө хүүхэд маань 4 жилийн хугацаанд төгсдлөө одоо сургуулиас цалин авчихдээ. 160-70,000 төгрөгийн нэг стипенд аваад ах шиг. Тэр мөнгөндөө таарсан нийгмийн даатгалын шимтгэлийг төлөө явж байгаа. За гэтэл нөгөө хүн чинь хүүхэд чинь бас мэдчихэж шүү дээ. Би нийгмийн даатгалын шимтгэлийг 6 сар, 1 жил, 2 жил төлцсөн бол ямар нэг аппликейшн руу хандаад би зээл авах эрх нь үүссэн байгаа. Шууд аппликейшн руугаа хандахаар нөгөө аппликейшн зээлийг өгөөд байна. 30,000 төгрөг, 70,000 төгрөг, 200,000 төгрөг хүртэл зээл өгөөд байна. Эн чинь яг юу болоод байна? Иргэний тухай хууль заасан 15 дугаар зүйл заасан иргэний эрх зүйн бүрэн чадамж гэдэг 18 нас хүрсэн иргэний тодорхойлцсон байна. Тэгэхээр эн чинь өөрөө санхүүгийн харилцаанд оролцоод нөгөө зээл аваад байдаг, зээл өгөөд байд, зээл аваад байдаг. Тэгээд зээлтэй болоод байдаг, улмаар одоо өртөө болоод байгаа ийм зүйл болоод ах шиг байгаа байхгүй болоод байгаа. Замар санаа гэдэг би 16 настай байхасаа цагийн ажил хийж эхэлсэн. Тухайн үедээ тогтмол байсан учраас ямар ч шалгуургүйгээр зээл болгодог аппликейшнээс зээл авсан. Асуудалгүй төлчихдөг байсан ч хичээл ихсээд ажилдаа явахгүй болохоор зээлээ төлж чадахгүй төрсөн. Мэдээж их үедээ мессежээр сануулна, удал залгана, зэгнэн. Хичээлдээ байсан ч залгана. Миний сэтгэл санааны дарамтанд орж эхэлсэн. Гэвч нэг аппийн үүрний хитэж эхлэхэд дахиад л нэг аппаас зээл аваад тэрнгээрээ өрөө дарсан ч байхгүй тэгсэйг л алга болчихно. Тэгээд би 2 сарын дараа гэхэд 2 аппликейшны зээлтэй төлөх арга хайж стрессцэн хүн л явж исэн. Энийг би гэрээхэндээ хэлж чадаагүй. Гэрийнхэн маань төгсөх анги болохоор хичээлдээ анхаар гээд бүх цагийн ажлуудаас маань гаргачихсан болохоор өрөө төлөх ямар ч бололцоо байгаагүй. Үрийн дарамтнаас болоод би хичээл сурлагтаа мууцсан. Зээл авахдаа дотныхоо хүмүүсийн мэдээлэл хийдэг хэсэг дээр нь хичээхийн дугаарыг хийчихсэн байсан. Тэгээд ич рүү залгасан билээ. Тэгээл гэрийнхэн маань юу мэдсэн дээ.
Ер нь бодоод хаа зээлийн аппликейшн ямар өндөр хүүтэй тэгэл аваал өгөөл хахаар нэг тийм ч дөрийн дээрх орсон юм шиг санагдуулаад идэм билий. Миний бодлоор бол ямар нэгэн дарамтнд одоо сэтгэл зүйн дарамтнд орж стритгүй байл гэвэл өөрсдийнхөө санхүү тохируулж зээл аваарай л гэж хүмүүс хэлмээр байна. Энэ нэг бодтой факт л яриад байгаа шүү дээ. Тэгэхээр өөс энийг зохицуулсан хууль одоо байхгүй байна. Нөгөө миний ярьсан тэр 2.5 сая зээлт чинь юу байгаа юм? Нөгөө 16-аас 18 настай хүүхдүүд орцсон байгаа юу, ороогүй байгаа юм. Монгол улсын хүн амыг 3.5 сая гэж үзээд 1.5 сая хүүхдээ хасчих юм байна. Тэгэхээр ч 2.5 сая иргэнтэй яг нөгөө давхардаагүй тоогоор бол 1.7 сая иргэн 1.7 сая гаруй иргэн яг аппликейшн зээл авцсан байгаа юм бэл. Тэгээ давхарсан тоогоор 2.5 сая болчиход. Яг өнөөдрийн байдлаар Монгол улсад 500 гаруй мянган иргэн бол аппликейшны зээл аваагүй юм бэл. Нийгмийн харилцаанд ийм зүйл бий болоод иргэд маань энийг санхүүгийн харилцаанд ингээ ашиглаад эхэлсэн. За түрүү та хэллээ хууль эрх зүйн орчныг ингээд бас бий болгох шаардлагатай байна гэдэг. Тэгэхээр ер нь энэ гадны орнуудад гэх юм уу энэ харилцаа төлөвшчихсөн санхүүгийн харилцаанд одоо хөгжчихсөн энэ орнуудад энэ харилцааг хэрхэн зохицуулж байгаа? Монгол улсад өнөөдрийн байдлаар 70 гаруй банк ус санхүүгийн байгууллага яг энэ аппликейшнаар дамжуулт зээлийг олгоод байгаа. Монгол банкнаас бол тийм нэг юу гаргацсан байна, шийдвэр гаргасан юм шиг нэг журмалсан 4.5%-аас ихгүй байх хэвээр. Тий, сарын хүүн. Тий. Хуульчилж өгөхгүй байгаа учраас ингээд дор бүрнээ ингээд 2-3 аппликейшн ажилуулчихж байна. 4.5% гэж заасан боловч 4.7% хүүтэй зээл өгöd байгаа байж бас болцсохгүй байна. Гадаадын улс орны гиснээс энэ талаар бас нэлээд бас асууж сургалж үзлээ. Монголоос одоо гадаад улс орн нутагт амьдарч байгаа монголчууд бол энэ төрлийн зээлийг ер нь мэдэхгүй буюу бүрээс огт хэрэгэлдэг юм байна. Африкийн зарим улсууд байна, Нигер, Кenya, Мексик. За ингээд Азиас бол Филиппин, за Энэтхэг. За ингээд бол Америк нэгдсэн улс гэсэн ийм юунууд бол байна. За бүр хүүгүү зээлтэй улсч байна. Аппликейшны зээлтэй өрний хүүгүү зээлтэй улс орнч байна. Хүүгийн төлбөрийн хувьд бол Монгол улстай бол харьцуулшгүйгээр бага болно. Энэ харин хүү дээр би бас асуумаар санагдаад байна. Одоо энэ банк ус банкны байгууллагууд чинь иргэдэд хүү зээл гаргахтаа мэдээж нөгөө гарч байгаа зардлаа тооцож гаргаж байгаа тийм үү? Гэтэл энэ аппликейшны зээлэн дээр яг тэр тухайн зээлийг олгож байгаа байгууллагаас ямар зардал гараад тий одоо ажилтны гэдэг юм уу ийм зардлууд гараад бусад зээлүүдээс энгийн зээлүүдээс ийм өндөр хүүтэй гаргаад байгаа юм бол энэ дээр бас яалтчгүй хууль эрх зүйн орчин шаардлагатай байна да тий. Тухайн хүн дээр орчиж үйлчлүүлж байгаа юм чинь тухайн ажилтны цагийг барж байгаа. Дээр нь тэр байгууллагад өгч байгаа цаасан хэрэглээ тухайн байгууллагын архивд ачаал учруулж байгаа. За тэр цахимч байд юм уу, утсан харилцаач байд юм. Тухайн байгууллагын зардлыг бол өсгөж байгаа шүү дээ. Аппликейшны зээл бол тэр зардлуудыг бүр байхгүй болгож байгаа байхгүй. Тэр банк улсын хийх ёстой ажлыг нөгөө хоёр тусгай зөвшөөрөлтэй компани шиг хийгээд өгсөн байхгүй. Тэр ийм зардлуудыг багасгаад хахад зөвхөн аппликейшны зээл дээр бас хүүгийн төлбөрийг уг нь багасвал зохицолтой юм шиг бол харагдсан. Facebook дээр байгаа, олон нийтийн сүлжээнд байгаа хэдэн үгийг хэлэх гээд. Маш бага, хүүгүй, барьцаагүй, баталгаатай зээл. За зээлийн эрхийг чинь таны авсан зээлийн эрхийг нэмэгдүүлж өгнө. Хүүхдийн мөнгийг барьцаалж зээл олгоно. За нийгмийн даатгалын шимтгэлийг төлөөгүй байсан ч хамаагүй зээлийг би танд гаргаж өгнө. За муу түүх мөх ерөөсөө хамаагүй би танд зээлийг л гаргаж өгнө. Гэсэн иймэрхүү үг хэрэгэлсэн тэр хэн үл мэдэгдэх аккаунттай ялангуяа утасны дугаарыг тавиагүй ийм постууд, ийм зарууд байвал хизээж битгий итгээч энэ цаг битгий зарцуулаа. Та яг энэ үгэнд итгэсэн л бол одоо нөгөө залилангийн цахим залилангийн гэмтэрхтэй өртцөн явж байна л гэсэн. Санхүүгийн одоо асуудлаар маш хэрэгцээтэй мэдээллийг те бас бодит сэрэмжлүүлгийг өгсөн танд баярлалаа. Хуулийн цаг нэвтрүүлгийн дараагийн дугаараар уулзтлаа. Баяртай үзэгчтэй.